Ерөнхий тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж Хотхон. Сайн байцгаана үзэгчдээ ТV телевизийн мөрөөлөл нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ өдрүүдэд олон улсын багш нарын баярын өдөр тохиож байна. За мөрөөлөл нэвтрүүлгийн уран бүтээлчид нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийг зарим ирж нэвтрүүлгээ бэлтгэхээр болсон байна. За энэ хүүхдүүдийг хараад бас бага насны минь дурсамж бас санаанд орж байна. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт хэрэг хэрвээ байдаг бол хүн бүхэн сундаа гэж миний би ч гэсэн боддог. Үзэгч та бүхнийг ч гэсэн бодон суугаах гэж бодож байна. Тэгээд өнөөдөр энэ сургууль дээрээ бас туслах багшаар ажиллахаар одоо зарим ирсэн. Гэхдээ захирал багшаас зөвшөөрөл авна. Ингээ бүгдээрээ хамтдаа татж орцгоё. Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургууль. За сургууль маань өнгө төрхөө нэмээд сайхан болсон байна. Тэгээд миний бие ч гэсэн 1998 онд энэ нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийг төгссөн. Тэгээд манай бага ангийн багш маань захирал багшаар ажиллаж байгаа. Тэгээд захиралтайгаа бол уцаар холбогдсон уулзааг бас утсан байна. За сайн байна агшаа, уулзааг утсан байна. Багш нарын баярын мэнд хүргэе. За баярлалаа. За ястаа уулзааг утсан биш. Тийм байна. Одоо сүүлд энэ корона гараад ерөөсөө ирээгүй. Зөвхөн шавьгаа авах юм биш. За сургууль дээр олон жилийн дараа ирсэн чинь өнгө солиод одоо бүр их гоё болсон байна. Одоо бүр сансан байна. Багын дурсамж бүр сэтэрж байна. За бас тэгж байгаа мэдээж. Чи одоо төгсөөд хэдэн жил болж байгаа юм? Одоо бараг 25 жил болж байна. За тийм баг. Багш ч гэсэн одоо энэ сургуультай 85 оноос хойш ажиллаж байгаа. Одоо тэгээ боловсролын байгууллагт 37-8 жил ажиллаж байна. Тийм. Яг нь сургууль маань өнгөтэй сайхан бас ер нь бол амжилттай сайн байгаа. Тийм. Нэвтрүүлгийн зүгээс нэг хүсэлттэй ирсэн. Тэгээд бас нэг ховор боломж авах гэж бодож байна. Тэгээд танаас бас зөвшөөрөл авах нь зүйтэй байх. Танай аль нэг багшийн бас туслах багшаар ажиллавал ямар боломж байгаа л гээд өнөөдөр бас хамтдаа туслах багшаар ажиллаж үзье гээд. Тэрсэн. Тэгэхээр ямар анги дээр байвал зүгээр. Ер нь аль багш нарын илүү ачаалттай ажилтдаг. Мэдээж ачааллын хувьд банкгийн багш нарын хувьд бол ачаал өндөр байдаг. Тэгэхээр банкгийн багш байсан бас зүгээр болов гэж би бодож байна. Тэгээ болж байна. Тэгээ манай сургуульд бас олон жил 86 оноос хойш энэ сургуульд ажиллаж байгаа. Одоо бас гавьяаныхаа амралтанд гарах төгссөн ийм багш байгаа. Энэ багшаа сонгочдөг юм бол гэж бодож байна. Багш маань одоо хичээл одоо нэг 30 баа шүү дээ. Тийм үдээс хойш мэдээгүй. Одоо тэгвэл хичээл нь орж өгч байгаа юм шүү дээ. Тийм хичээлийн Б байранд. Одоо энэ сургууль дээр болохоор энэ сургууль 6-аас 12 дугаар ангид ордог. Урд сургууль дээр 1-5 дугаар ангид орж. Сургууль маань бүтэн камер цэцсэн юм уу да тий? Сайн камер цэцсэн. Ер нь камержуулах бас шаардлага гараад идэв. Тийм учраас бид нар бас камерыг бол бас нэлээд сүүлийн үед бас камерыг ч гэсэн нэлээд шинжилж өшөө дахиад бас нэмэгдүүлэх ч бас шаардлага байгаа. За надад хамгийн түрүүнд тоссон юм одоо тэр зорг нүдэнд тослаа л да. Яагаад тийшээ тэр дээр зарлагдсан бэ? Манайх юу яасан? Өнгөрсөн хичээлийн жилд энэ зүйлд хуучнаар бол зүйлд холбоот улсын баатар тий сансрын нисгэгч энэ Владимир Жанибеков гэдэг энэ хүний нэрэмжит сургууль болж байгаа. Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас бас санал болгож одоо хуучнаар ирсэн ка одоо бол русский дом гэж нэрж байгаа. Энэ байгууллагатай бид нар хамтын ажиллагааны гэрээ байгуулад ингээд ажиллаж байгаа. Тэгээд яг энэнийхээ хүрээнд өнгөрсөн хичээлийн жил сургууль дээр орс хэлний төв байгуулсан. Мэдээж шинжлэгдсэн юм их байгаа хэ. Хийхийг зарж байгаа ажлууд ч гэсэн их байна. Одоо байна. Яг нь ер нь бид нар сүүлийн ялангуяа одоо сүүлийн 2 жилд бол энэ ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр шинэ Монгол сургуультай бас хамтарч энэ төсөлд нь бас оролцсон байгаа. Сургуулийн ирснийхаас энэ коридороор явмаар санагдаад нөгөө орж исэн ангиараа ч гэсэн бас орчмаар санагдаад. Тэгээ. За сургууль маань яг нь ерөнхийдөө сайн нөгөө хэлсэн нэг зөв менежменттэй сургууль байхыг бас зорж тэгээд бас нэг энэ самбарыг бид нэр хийсэн байгаа. Тэгээ энэ дээр ингээд нөгөө сургуулийнхаа менежментийг бас тусахыг зорьсон. Ялангуяа одоо энэ дээр ингээд бага анги гэхэд ямар зорилготой байх юм тийм ээ. Өөрийгөө таньж мэдэх бүхний эхлэл гэдэг ингээд юугаа гаргацсан. Дээр нь сайн хөрснөө сайхан цэцэг ургана гэдэг дандаа ингээд хүүхдүүд маань энэ сайхан өгнүүдийг харж бас тийм төлөвшөж хүмүүжчихт нөлөөтэй байдаг. За тэгээ анги ангидаа бас зорилготой. Сайн байна уу?
эрхэм зорилгоо алсын араагаа бүх хүүхдүүд нь өөрсдөө мэддэг. Яг одоо өөрийнхөө ангийн бүрэлдэхүүн зорилгыг ч гэсэн бас мэддэг юм байх хэрэгтэй. Тэгээ энүүтэйгээ холбоотойгоор бид нар бас өнгөрсөн хичээлийн жилд нөгөө хүүгүүдийн манлайллыг сайжруулахад ерөн сургалтынхаа зорилгыг болгож ажилласан байхгүй юу. Хүүгүүдийн манлайлал бас ер нь хэрэгтэй байгаа. Тийм учраас энэ дээр бас нөгөө хүүгүүдийн чуулган гэдгийг бас зохион байгуулсан манай сургууль. Тийм. Нэг чуулганыхаа дараа нэг энэ самбарыг бас гаргаад гэсэн байгаа. Энэ дээр ингээд одоо яг хүүгүүдэд чиглэсэн үйл ажиллагаануудыг хийсэн зүйлээрээ ингээд самбар гаргасан. За энд одоо ялангуяа энэ доор нөгөө түрүүний дүр төрхтэй холбоотойгоор хүүгүүдийн дүр төрх гэдгийг бол одоо бас яг энэ охтуудаас нь одоо жишээлбэл хүүгүүдийнхаа дүр төрхийг та нар хүүгүүдээ ер нь ямар байхыг хүсэж байгаа юм гэж асуултаар ингээд асууж байгаад хамгийн олон давхцсан одоо энэ 9 одоо дүр төрхийг энэ чи ингээс гаргасан. Одоо яг энэ хүүгүүд маань энэ дүр төрх рүү одоо чиглэж тийм ээ сургуульч гэсэн энэ дүр төрх рүү чиглэж үйл ажиллагаа явуулах. Хүүгүүд маань өөрсдөө ч гэсэн яг энэ дүр төрхөд одоо дүр төрх яг ямар хүүхэд байх уу гэдгээ өөрөө бас хичээж суралцж төлөвшөх хэрэгтэй. Охтуудын дүр төрхийг болохоор хүүгүүдээс нь гаргуулсан. Тий. Тэр менежмент сайжруулах чиглэлээр нөгөө багш нарыг одоо хамтд нь одоо ажлын байран дээр нь хөгжүүлэх үйл ажиллагаа бас нэлээд тийм гол. Тэгээ сургуулийн соёлыг төлөвшүүлэх үйл ажиллагаа. Тэгээд хичээлээс гадуурх үйл ажиллагааг төлөвшүүлэх гэсэн ийм чиглэлүүдийг бариад энэ чиглэлээрээ багш нараа бас баг болгож хуваагаад тэгээ яг энэ чиглэл рүү үйл ажиллагаа одоо төвлөрүүлж ажилласан. За энэ хүүхдийн дуу хоолой чуулганы манайх одоо 8 дахь жилдээ одоо хийсэн. Тэгээд сая өнгөрсөн хичээлийн жил нөгөө тавьсан, дэвшүүлсэн зорилтоо уялдуулаад хүүгүүдийн манлайлал, хүүгүүдийн чуулганаа авалцсан байгуулсан. Одоо энэ хичээлийн жил бас энэ дуу хоолой чуулганаа цаашаа бас үргэлжлүүлэх. Энэ дээр бол эрэгтэй эмэгтэй гэхгүй бүх хүүхдүүд оролцдог. За нөгөө 40 жилийн ойгоороо бас энэ самбраа шинжилсэн. Манай сургууль төгссөн одоо алдаргаа авьяатай хүмүүс маань энэ дээр ингээд энд одоо сургуулийнхаа анхны түүхийг энэ дээр ингээд товч харуулсан. За энд болохоор одоо үе үеийн захирал удирдлагууд тий Ахмад багш нарынхаа зурагтай. За дээр нь одоо нөгөө ажиллаж исэн хүмүүсийн нэр ингээд энэ бахархал гэдэг дээр одоо миний санал болгоод байгаа багш маань энд гот сайхан багш одоо энд амжилт гаргасан багш нарынхаа нэрстэй ингээд гаргасан байгаа. Ерөнхий дэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Өсөх Дэнж Хотхон. Өсөх Дэнж Хотхон. Өссөн дэвжих амьдралыг зохицлоо. Өсөн дэвчгээ бодоод амьдралаа зохицлоо. Өсөх Дэнж Хотхон 2 дугаар ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цудхамл 100 жил гандахгүй евро стандартын металл басаад алт дисүртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч игэллээ. BDMT Group хүн төвтэй хөгжлийг зохицлоо. За Гоцайхан багшийн туслах агшаар ажиллахаар зөвшөөрлөө ямар ч тач авлаа. Тэгээд 72 дахь сургууль маань энд ахлах анги нь орд юм байна. Энэ 3 давхартай. За энэ ортлын 3 давхартай бага анги нь орд юм байна. Хичээлэн дөнгө сайхан орсон гэсэн. Сайн байна уу? Гоцайхан багш анги нь хаалаа хаана орж байгаа вэ? 302 гэсэн үү тий? Хичээлэн дөнгөж орж байна уу? За баярлалаа. За өнөөдөр таны туслах агшаар ажиллагаа төгрөөд ирлээ. Тэд миг зөвчгөө. Хичээл дөнгөж орсон. Тийм дөнгөж ороод
За сайн байцгаана уу хүүхдүүд. За. За таны анги хэдэн хүүхэдтэй багшаа? Манай анги 36 хүүхэдтэй. Ер нь бол анги дүүрэлтээс тэр багцаал байгаа юу? Ер нь хэтэрсэн байгаа юу? Ер нь яг тийм барагцаанд байгаа. За. Манай өнөөдрийн хичээлийн үйл ажиллагаа бол ингээд төрийн дуулалтаа дуулж хичээлээ эхлүүлдэг байгаа. За суцгаа. За манай эхний цагийн хичээл монгол хэлний хичээл орно. За багш нь өнөөдөр туслах багштайгаа хичээлээ хийх нь штэ хүүхдүүдээ. За хичээлдээ миний хүүхдүүд хичээлдээ идэвхтэй сайн оролцоороо. За ойд ямар амьтад амьдрд юм бэ хүүхдүүдээ? За хэлээ. Янзаг. Буг. За танааслаа ингээд. За хэл. Хэлээд. За тэгвэл та нар ой амьтдыг мэддэм биш үү те? За тэгвэл ойн амьтдад нэг адал явдал тохиолдсон гинэ. Тэгвэл цөмөрөө яг энэ ямар адал явдал тохиолдсон болоо хэдүүлээ энэ тухай судалж мэдээ те? За үнийг ямар байд юм бэ? Шинж чанар. За эхлээрэй. Зэлтэй. За залтай. Зэрлэг. Зэрлэг. За өөр. Шар өнгөтэй зүйтэй өөр хэлэх хөхтэй нөө төгөлдөр хэлээрээ. Хурдан зүйтэй өөр хэлэх хөхтэй нөө. За тэгвэл сая бид нар үнгийг ингээ ерөнхий шинжийг хэлчлээ те. За тэгвэл үнгийг үлгэрт ер нь ямар дүрээр дүрсэлсэн байдаг вэ хөхтүүд те? Үнгийг үлгэрт заахийн хэлэх багш та. Дөл хэлээрээ. За залтайгаар нь төсөөлсөн үлгэрүүд бид нар уншижсэн те. За тэгвэл үнэг маань тийм залтай амтан байх нэ. За тэгвэл эрдэнэ миний хүү яг ширээн дээр сууснараа чи чанга уншина. Бусд нь яг ингээд хараагаараа дагуулад уншин шүү. За юу. За эхлээ зөмөрө гарчгнаасаа. Нэг дэлгүүрээс хатсан алим худалдан авч голын усанд дэвтээ худалдаанд Арны халууныг хэлээд яах вэ? Бүх амьтдын ам цангаж дутуу буцалсан устай шүүс Бодож явах хугацаанд чинь багш нь энэ нөгөө туслах багштай нэг ажил өгөөтгий. За юу. Чичгний алдаагдсанаа. За би эндээс улаан балаа гаргаж өгье. Алдаатай байсныг яаж Тий, алдааных нь ингээд доогуур нь ингээд зурчтээ. Тэгээд хэд алдсан гэдэг дараа нь Тий, тэгээрээ. За тий. За тад үлчтэй заач би ямарсан. Энд 35 36 хүүхдийн дэвтэр байгаа тий. Тий. Эмэгчин гэдэг энэ буруу үеийг тасалсан байна. Эмэгчин, эрэгчин, ажилчин гэсэн 3 янзын зөвгийн гэдэг ингээд багш ингээд улаан баллаар зөвлөсөн бахаар гой санагддаг байдлаа. За ингээд зөвгийн бол бүлээр амьдардаг. Зөвгийн бүл нь эмэгчин, эрэгчин, ажилчин гэсэн 3 янзын за энд буруу хичээд гэсэн шүү. Энэ За зүгээр хажуудаа л тавьчих хүүхдүүдээ. Тэгээд тооныхоо хичээлийг дээдэлтэй тавьчих аа. За монгол хэлний хичээл завсралцсан, дараагийн хичээл тооны хичээл орсон. Тэгээд энэ 35 минутанд бол дэвтэр бол засаж амжихгүй байна. Яагаад тэгэхээр алдаатай бичсэнгийн нөгөө зөв болгож бичиж байгаа. Тэгэхээр хугацаа цаг их орох юм аа. Тэгээд багш нар ч гэсэн ер нь нэлээд хугацаа авч иж дэвтрээ засдаг гэж байна. Тэгээд нэг хэдхэн үлдсэн гэдгийг багштаас хүлээл гэж үгээд дараагийн хичээл орж байгаа болохоор дараагийн ажилдаа гарыг гэж бодож байна.
бас ер нь 35 минутанд дэвтэр засаж амжих юм уу? Амжихгүй шүү дээ. 35 минутанд бас яг амждаггүй байхгүй юу. Тэгэл эсвэл хичээлээ ангиад тараачаад тэгээ дараа нь суугаад засна. Эсвэл нөгөө бид нар чи хичээлээсээ өмнө ихтэрдээ. Тэгэл яг тэр хугацаанд л бид чи нөгөө яг энэ юугаа амжуулна. Тэгэл ер нь дэвтэр бол үзэг хоёрыг бол байнга л барьж идэв шүү дээ багш нар чинь. Ер нь ачаалал бол нэлээд өндөр юм. Тий, ачаалал бол өндөр. Тэгээ ялангуяа багын багш нарын ачаалал бол айгүй өндөр байдаг. Тэгэл одоо яг би бол айгүй олон жил багшилж байгаа тий. Тэгэл бүхэл юмыг ингээл амжуулаад тэгэл хүүгэл хийдэг шүү дээ багш нь. За одоо манай тооны хичээлээ орё багш нь. За анхаараараа. Одоо тооныхоо хичээлд орё цөмөрөө тий. За дугуй дүрс жижигхэн ингээд зурчин штэ тий. Нөгөө эртээр бид нар 3 4 зурсан биз дээ. За ингээд зураараа. Хэн блэ хоёлаа танилцъя. Бэлгүүчин. За хажууд нь суудаг хүүхд найз. Баггүй мó ганцаараа сууд юм уу? Түрүүн хажуу суудаг хүүхдээс шилжсэн. За. Ард суугаар жахан харахгүй байна уу яаж ин харагдах нь яаж? Жог харагдахгүй. За. Багшийн зааж байгааг ойлгосноо сайн ээ. Зааж. За аль хичээлдээ илүү сонирхолтой? Төрслөг урлаг. Зураг за. Өөр? Тоо. B6. За дараагийнх нь B7. B7. Энийг жахан доор бичих байж юу? Хөө тийм шүү дээ. Хөө тийм. За дараагийн. Яг мөрөнд бичих юм шүү дээ. Дугуй дүрс Б-гийн 3-т байсан тий. За дугуй дүрс шилжилт хийлээ. За аль баганд очсон бэ? Е баганд очсон. За мөрөн 3-т очсон байна тийм ээ. Зүйтэй. За одоо цөмөрөө тооныхоо хичээлийг дуусгаад үдийн цагаа уцгаая хүүхдүүдээ. Сайн уу? Аягтайг ярьд юм уу та нар те? За чамаа хин гэдгийг. За сарал. За ямар хичээлдээ дуртай? Та. За өөр ямар хичээл дуртай? Тоогч. Дуугчм. За том болоод ямар хүн болох вэ? Багш. Яагаад багш болох юм? Би хичээлдээ сайн болохоор. Хичээл онц сурд юм уу те? За. Мөрөдөл нь юу вэ? Солонгос очиж талаад сэлэх. Вау, за солонгосоос одоо танахнаас хин нэг солонгос амьдардаг юм уу юу? Тий. Хин амьдардаг юм? Манай ихч. За, хичээгээ санаж байна уу? Тийм учраас солонгос явмаар байгаа юм уу те? Тий. За гараа сайхан цэвэрлчих хүүхдүүдээ. Бэлэн болоод Хүүхдийн энэ яг цүнхэндээ хийж авч байгаа юмнуудыг харахаар нэлээд хүнд юм шиг санагдаад. тий ерөнхийдөө бас яг тийм. Гэхдээ аль болох нөгөө багш нар нөгөө хүүхдийнхаа цүнхний ачаалалд айгүйх анхаардаг. Тэгээ нөгөө одоо хичээлийн бэлтгэлээ нөгөө яг хичээлийн хуваарийн дагуу хичээлээ өдөрт нь авцардаг. Тий. Тэгээ бас тэгэхээр авч явах уугүй юу? авч явна. Хүүхдүүд маань нөгөө номноосоо гэрийн даалгавар хийдэг учраас номоо авч явна. За. Чайгаа өгсөн юм уу? Энд чинь яг тий. За. Чи яасан зүгээр үү? Чи яг авсан юм байна тий. За энэ чинь мөн үү? За яга. Одоо яга өгөөрэй. Уг нь бол өстой яг хүрт юм байна. За. Өдөрт хоол нь өөр бах уу багшаа? Өөр байна. Яа нөгөө хоолныхоо зэсээр хоолнууд маань өөр орж ирнэ. Одоо ямар хичээл авах вэ багш? Одоо дуу хөгжмийн хичээл орно. Тий.
Тэгэл дуу хөгжмийн хичээл орох нэг туслах цагийнхаа хичээл дээр би одоо нөгөө хүүхдүүдийнхаа авсан нөгөө чэжчийн юу засан нэг тийм цагаараа. Ерөнхийдөө тэтгэгч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч өсөх дэнж хотхон. Өсөх дэнж хотхон. Өссөн дэвжих амьдралыг зохицлооно. Өсөх дэнж. Өсөн дэвчгээ бодоод амьдралаа зохицлооно. Өсөх дэнж хотхон 2-р ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цутгамал 100 жил гандахгүй евро стандартын металл басаад алт дисүртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч игэллээ. BDMT Group хүн төвтэй хөгжлийг зохицлооно. Хүн бүрт хизээ нэгэн цагт зайлшгүй тохиолддог асуудлуудын нэг бол нүүрний үрчлээ болон арьсны унжилт юм. Тэгвэл үүний эсрэг шийдэд хайлдаг нано утасны үйлчлэгийг яг одоо харцгаая. Ямар ч мис болон зүү эргэлэхгүйгээр таны арьсыг өргөж шангалах нано утас. Оригинал нано утасыг албан ёсоор Монгол борлуулагч онлайн маркет. Энэ одоо бидний үед байсан дүрм одоо үеийн дүрм хоёр өөр болсон юм шиг. Гэтэ би зөв засч юу буруу засч одоо хар да. За энийг бол зөв зассан байна. Гэхдээ одоо яг тийм дүрм өөрчлөгдөх биш. Яг одоо жишээлбэл би нөгөө нэг багшийн сургууль төгсөхдөө яг заалгаад явж ясан дүрмээр одоо яг мөрдөө явж байгаа байхгүй юу. Нэг хэсэг бол одоо жишээлбэл ирвэ хий гэж бичнэ гэл ингээл нэг хэсэг явсан байхгүй юу. Тэгснэ одоо буцаад ирвэ хээ гэд тос гიშгээрээ бичнэ гэд би нэг оюутан байхдаа одоо яг тэр дүрмийг залгажсан. Одоо тэрлүүгээл яг буцаж орж байгаа л гэсэн үг байхгүй юу. Тэрнээс одоо дүрм бол бүр нэг тийм учиргүй тэгж өөрчлөгдөд байсан бол байхгүй. Одоо ер нь багангийн хүмүүс хичнээн хичээлийг багангийн багш ордог гэсэн үг. За биеийн тамир дуу хоёрын хичээлийг юу яддаг. За 5 дугаар ангид болохоор англи хэлний хичээл ингээд туслах багштай. Тэгээд бус хичээлүүд бол багын багш нар орно. Монгол хэл, математик, дүрслэх урлаг, хүн ба орчин, хүн нийгэм, нөгөөх нь хүн байгаль гэсэн хичээлүүдийг орно. Яг 2 дугаар ангид болохоор би одоо монгол хэл, математик, хүн орчин, Монгол ёс зүйн боловсрол гэсэн хичээлүүдэд ордог. Уг нь бол яг хуулиндаа бол 8 цагаар ажиллана. Гэхдээ 8 цагаар бол ажиллахгүй байх шиг байна тийм. 8 цагаар бол ягаад ч ажилтгүй. Одоо бид нар л чинь 11 цагт ингээд сургууль дээрээ ирнэ. Тэгээл ирээл хичээлийнхаа бэлтгэл мэлтгэлийг хийгээл нөгөө одоо энэ нөгөө өнөөдөр би жижиг хүчлээгээл ботход энийг нөгөө өглөө нь ирээл эсвэл засна. Тэгэл засцсан байх ёстой ч юм уу тий. За одоо өөр одоо хийх ёстой юм одоо судалгаа ч юм уу тэр мэрийг яг хичээлээс өмнө орохдоо бас амжуулаад хийн. За эсвэл одоо хүүхдүүдэд тараачхаад бас хичээлийн дараа суух цагч бас байдаг. Энэ одоо заах арга барилд өөрчлөлт шинжилэлт гарч байгаа юу байгаа сүүлийн үеүүдэд. Одоо эсвэл боловсролын одоо юу хөтөлбөрч гэдэг юм уу? Миний бас нэг сэтгэл зовоож байгаа юм энэ хөтөлбөрөөсөө илүү ингээд сурах хүчгэн дээр айгуу тийм сэтгэл зовнож байгаа тий. Одоо жишээ нь энэ жил чинь одоо нөгөө сурах хүчгээ бид нар чинь сургуулийн номын сангаас авж байгаа. Тэгээ сургуулийн номын сангаас ингээд одоо би зөв нэг хичээл дээр ярахад нөгөө хүн ба орчин хичээлийн сурах хүчгийг ингээд авлаа гэхэд тэгээ ангийн 36 хүүхэдтэй ном авахад одоо тэр 3 өөр оны ном байгаад байгаа байхгүй юу.
За одоо ингээл за энэ хичээлийг орё цөмөрөө энэ хуудасаа дэлгэрээ гэл тэгэхээр яг миний заасан одоо жишээлбэл 11 дугаар хуудасаа дэлгэрээ гэх тэгэхээр одоо тэр ангийн хүүхдийн 10 яг тэр 11 дугаар хуудсанд одоо миний заах гэж байгаа хичээл байгаа тий. Одоо тэр нь 2014 оны ном ч юм уу. За тэгвэл нөгөө 2016 оны номтой хүүхдүүд нь болохоор нөгөө миний заах гэж байгаа хичээл маань яг тэр хуудсандаа байдаггүй. Одоо төр юм уу одоо энэ яам бас нэг ингээд бодлого зохицуулалтаараа тий одоо энэ сурах бичгүүдээ бүр ингээд татан авалт хийж байгаа ч юм уу. Яг ингээд нэг оны ном ингээд жиг тарагдаад ганц энэ 2 дугаар анги дээр гарч байгаа юу биш байгаа байхгүй юу. Тэгэхээр таны гаргасан бас амжилт олон жил ажилласан амжилт бас нэлээдгүй байгаа. Одоо миний барс хамгийн тэр бахархсан амжилт бол тий одоо нөгөө хайлаастын сургууль гэдэг маань хотын захын сургууль тий. За тэгвэл яг тэр хотын захын хүүхдүүд маань бас хотын төвийн хүүхдүүдийн адил бас ингээд сурч боловсроо тий одоо амжилтыг үзүүлж чаддгийм байна гэдгийн нэг жишээ бол тэр их хэлээрээ зөв сайхан бичиж гэсэн тийм Монгол хэлний олимпиадад одоо ангиараа бид нар шалгарч ирсэн. За бас 5 дугаар ангиудын дунд зохиосон нөгөө чанарын шалгалтанд бас тэр манай анги минь бас тэргүүн байр эзэлжсэн тий. Тэгэл би боддоо штэ тий. Ер нь яг ингээл чин сэтгэлээсээ бүхнийг хийж яхад тий шавнар минь ингээд амжилтын эзэд байх юм байна шүү гэдгийг би бас ойлгож авсан. Нэг нийслэлийн хэмжээнд багш нарын нөгөө индексийн урамшуул гэж олгочсон. За тэр үед болохоор би нийслэлийн хэмжээний индексийн шагнал авч байсан. Мөн манай Чингэлтэй дүүргээс зохион байгуулж нөгөө багш нарыг бас индексийн урамшуул олгочсон. За тэрэнд багш нь бас 2 удаа шалгарч бас шагнал авч байсан. Тэгээд би ер нь ингээд өөрийнхөө амжилт бүтээлийн ард талд хамт олноо ярих их дуртай. Тэгээд би айгүй тийм сайхан хамт олонны дунд ажилладаг. Ягаад ч юм өглөө ингээл нөгөө ажилдаа яаран ирж байхдаа тий хараад би ингээд хотын төгжрээнд явж байхдаа хүртэл ягаад ч юм тийм хамт олноор л айгүй бахархдаг штэ би. Хамт олон минь ингээ байгаад би ингээд ажилдаа яаран тэмүүлж ирж байгаа тий. Одоо миний энэ шагнал урамшил амжилт бүтээлийн ард талд намайг төссөн найдсан ингээд хамт олон байдаг шүү дээ гэж ботхоор л тэгж айгүйх баярлдаг. За тэгвэл таны сайхан яриад байгаа хамт олонтой бас халуун яриа өрнүүлээ. Халуун яриа дэлхий гэж бодож байна. Ерөнхий тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөх Динж Хотхон. Оригинал наноцыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. За нэвтрүүлэг маань үргэлжлэн нийслэлийн ерөнхий боловсролын 72 дахь сургуулиас үзэгч тавханд хүрж байгаа. За гоцоос сайхан багштайгаа өнөөдөр нэг өдрийг хамт өнгөрүүллээ. Үнэхээр ачаалтай байд юм байна, аз жаргалтай байд юм байна. Та бүгдийг ингээ харсан чинь яаж энэ сайхан залуухнаараа байд юм болоо гэж харж байна. Одоо намайг 25 жилийн өмнө энэ сургууль сурдаг байхад л яг энэ багш маань энд байсан. Яг л хэвээрээ бүр насан зогссон юм шиг ийм сайхан байгаа. Та бүхэндээ бас багш нарын баярын мэнд хүргье. За тэгээд эндээс багш нар маань өөрсдөө танилцуулаад хэдэн жил энэ сургуультай багшилж байна. Яагаад энэ багш мэргэжлийг сонгосон талаараа бас үзэгчтэй ярьж өгье. За би энэ 72 дугаар сургууль 1991 онд анх хөгжмийн багшаар орж илаа. 1988 онд тус сургуулийг төгсөгч. Энэ одоо бол би 34 жил ажиллахдаа бол хөгжмийн багш мэргэжлийг сонгосондоо сэтгэлийн хангалуун байдаг. Хөгжим гэдэг бол хүүхдийг ерөөсө багаас нь хөгжүүлдэг. Юу н хөгжүүлдэг л юм хичээл. Бүх талаар нь хөгжүүлнэ те. Хөгжмийн хичээлд хүүхд дур сонирхолтой болсноор өөрийгөө илэрхийлэх чадвартай, өөрийнхөө авиацийг нээх хөгжүүлдэг, бусдаа нээлттэй ил тод харилцдаг, ийм сайхан харилцаанд суралцдаг. Тийм учраас би хөгжмийн багш болсноор бас маш их бахархаж явдаг. За энэ даршманд ирэхэд би Гоцайхан багшийг бас онцолж ярмаар байна. Гоцайхан багш 1988 онд намайг анх 10 дугаар анги төгсөж хахад манай сургууль бага ангийн багш ирж ирсэн. Ийм сайхан залуухан багш байсан. Одоо тэгээд энэ багштайгаа мөр зэрэгцээд одоо 30 гаруй жил ингээд хамт ажиллаж байна. Багшийн маань хувьд бол маш их нөр хөдөлмөрч, маш их бүтээлч, өөрөө бас хүүхдийн төлөө маш их сэтгэл зүрх гаргадаг. Тийм ч учраас одоо шавнар нь бол маш их боловсрол сайтай. Одоо энэ нийгэмд бол маш их нэр хүнтэй ажлуудыг хийж яваа ийм сайхан багш байгаа. Тийм учраас багшаар бас маш сайхан бахархаж байна. За намайг Оюнсан гэдэг. Би энэ тус сургуулийн төгсөгч. Тэгээ бас энэ сургуультай бага ангийн багшаар ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Энэ сургууль би одоо 31 дэх жилдээ ажиллаж байна. За би энэ багш мэргэжилтэй маш их хайртай, дуртай, энүүгээрээ бахархаж явдаг. Яагаад гэвэл аав маань бас энэ сургуульд анх энэ сургуулийг үүсгэн байгуулахад
анхны багшаар бас ирж исэн хэл уран зохиолын багш Лаасрын гэж хүн байсан. За тэгээд бас гоцсайхан багшийн хувьд бас аав нь бас яг манай аавтай хамт зэрэгцэж энд бас мөр зэрэгцэн ажил хөдөлмөр гараагаа эхэлж байсан. Тэгээ би бас гоцсайхан багштайгаа бас хамтраад энэ олон жилийг одоо багшилж, найзалж, нөхөрлж, хамтарч ингэж ажиллаж байгаад маш их баяртай байна. Намайг Пүрүтлэм гэдэг. За багангийн багшаар одоо 24 дахь жилдээ ажиллаж байна. За яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр яг нэг хүүхдэд хайртай болохоор л гэж хэлэх гээд байна л да. Ингээд одоо ингээд яг залуу байхдаа бас сайн мэдэрдэггүй байсан байна. Жоох ингээд дахиад ирэхээр хүүхд бол бүр ингээд харахаар л хайр хүрээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхд ер нь ингээд хайраар ингээд услалж, хайраар ургаж идэг цэцэг юм аа. Тэгэхээр бас хүүхдүүдээ ингээд хайрлаж байгаарэ гэдгийг бас нийт эцэгчүүд багш нартай болон бас захимаар байна. Багш гэдэг бол өөрөө угаасаа бахархалт мэргэжил. Нөгөө сүрэнжмэн шүлгэн дээр хэлдэг тийм ээ, жолоочоос жолоодөгчийг хүртэл төрүүлдэг гэдэг шиг хүн бүхэн багштай, багшаас бүхэн төрдөг учраас ингээд багшийн мэргэжлээрээ бахархдаг. Тэгээ нийт багш нартаа бас багш нарын баярын мэд хүргээд ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За намайг Сэрчмаа гэдэг Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй. За мөн адил тус сургуулийг 1992 онд төгссөн. За төгсөөд багшийн мэргэжлийг эзэмшээд эргээд сургуультай багшилж байгаа төгсөгчдийн нэг. За тэгээд улсад 25 жил тус сургуультай бол 18 дахь жилдээ бол багшилж байгаа. За гоцоогшийн хувьд бол бид нартай зүгэл багштайгаа бол мөр зэрэгцсэн бол нэлээд олон жил ажиллаа. Багшийн мань төгсгсөн сурагчдын бол нэг онцлог нь бол бичгийн хэв гоё бид нар дээр дунд ангийн багш нар бид нарт бол орж ирдэг. Тэгээ гоцоо багшийнхаа шав нэрийг бас бид нар дунд ангидаа хүлээж аваад тэднэрээрээ бас бахархаад байдагтай бол их баяртай байдаг. За намайг Ариун Цэцэг гэдэг англи багш. Энэ сургуульд 26 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд гоцоохон багшийнхаа одоо би 12 дугаар ангид авч ажиллаж байгаа. Тэгээд энэ анги маань гоцоохон багшийн 5 дугаар анги төгсгсөн анги байгаа. Тэгээ одоо хүртэл манай багш маань ангийнхнаа байнга асууж, сургалж ингэж санаа тавьж явдаг. Тэгээ багштай ажлын амжилт хүсье. Гоцсайхан багшийн маань анги ингээл багасаа ингээд төлөвшсөн хүүхдүүд нь. Тэгэл нөгөө гоцсайхан багшийн маань анги ингээл ороод ирэхээр ингээл нэг сайхан цай уугаа сууж байгаа юм шиг. Ийм нэг гоё юм тайвширдаг нөгөө өөмөл сахилгууд нь хүртэл ингээд цаанаас ингээд төлөвссөн хүүхдүүд ороод ирдэг айгүй бас тэргээр аюух бахархдаг. Тэгээ гоё агштайгаа одоо 22 дахь жилдэг хамтарч ажиллаж байна. Тэгээд гоё агш маань одоо нөгөө удам дамжсан багш, жинхэнэ ясны багш гэж би дотор аюух боддог байхгүй. Тэгээд анх ажлын гараагаа эхлээд би гоцсайхан багштайгаа нэг секц болоод тэгээд анхны нэгдүгээр ингээд дааж авч исэн. За тухайн үеэс л би багшаасаа үлгэр дуурайлаг маш их авсан. Зүгээр хүүхдийг яаж хүмүүжүүлдэг вэ? Хүүхэд яаж сурах арга барилаа эзэмшдэг гэдгийг гоцсайхан багшаас анх суралцж байсан. Тэгээд үүнээс хойш 6 жил ингээд багшаасаа суралцсаар л явж байна. Тэгээд багштай болон багш нартаа багш нарын баярын мэнд хүргье. Багшийн мэргэжлийг тулж хүнээр хүн хийдэг. Хүнийг багаас нь төлөвшүүлдэг. Ер нь тэр хүн ямар хүн болохыг одоо ер нь суур үнцийг бол багш л тавьж өгдөг. Тийм учраас багш бол хүүхдэд хайртай байх ёстой, хүүхдийн төлөө сэтгэл зүрэхтэй байх ёстой. Ер нь багшийн хийж байгаа үйлдэл бүхэн зөв байж хүүхд тэндээс үлгэр дуурайл авах ёстой гэдэг баг. Багш нарын нийгмийн асуудлыг хэр одоо төр засгаас яамнаас нь шийддгийг, цалин мөнгөний тал дээр бас ямархуу бодлого барьдгийг та хэдэд одоо өөрчлөхийг хүсэж байгаа юм юу байгаа? Бас бид эдийн нөгөө ялангуяа багангийн багш нарт бол дэвтэр засалтын мөнгө гэдгийг бол олгочулах зүгээр санагдаад байгаа юм. Яагаад гэвэл бид нар ч одоо өдөрт 4-5 төрлийн янзын хичээл ордог багангийн багш чинь тий. За тэндээс математик, монгол хэл тэгээд үндсэндээ чэжвчиг гэдэг ингээ 3 төрлийн дэвтрийг за 40 хүүхдээр ботход ингээ 120 дэвтрийг багш өдөр болгон үздэг. Тэгж үзчихээж тэр дэвтэр дундаасаа ямар хүүхд маань ямар төвшөнд яаж явж байгаа гэдгийг хардаг учраас маш их ачаалттай байдаг. Тэгэхээр бол бидний цалин дээр бас нэг хуучин дэвтэр засалт гэж өгдөг байсан. Одоо бас тэрийг бас хэдэн хувь болгоод өгөөсэй л гэж хүсэж байна. Эцгийн боловсрол айгүй чухал л да. Тэгээ эцгийн боловсрол гэхээр нөгөө нэг ихтэй сургууль төгсөндөө биш. Тухайн хүний нөгөө нэг ёс зүй талаар яриад байгаа. Эцэг өөрөө айгүй тийм ёс зүйгүй одоо асуудал айгүйх гаргадаг. Одоо ялангуяа залуу агш нарыг бол үнэхээр хашрааж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ дээр бол нийгмээрээ ингээд айгүй тийм сошиал орчноор бол ингээд дайрдаг, тий. Нэг л багш буруу гэхээр л тэр аяараа боловсролын систем, тэр аяараа багш нар буруу л гэдэг. Энэ бол өөрөө ингээд буруу тийм хандлага нь өөрөөсөө буруу байгаа гэдэг. Хүүхдүүд бол бага байхдаа багш болно, эмч болно, цагдаа болно. Гурван мэргэжил хэлдэг. Тэгээд яг төгсөөд ирэхээр өөр хувирдаг. Хязгаарч багш болохгүй гэж ярьж байгаа хүүхдүүд зөндөө олон таарч байсан.
Тэгэхээр энэ бол одоо өөрөө нийгмийн гажуудлан болов гэж бодоод байгаа. Ерөнхий дэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж хотхон. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. Өнөөдөр TSL-ийн мөрөөдлийн хилийн нэвтрүүлэг Гоцайхан багшийнхаа нэг өдрийг одоо суралжилсан байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн одоо бас гол эзэн манай сургуулийн одоо Ахмад багш. За боловсролын байгууллагт 36 жил одоо үр бүтээлтэй ажилласан манай одоо сургуулийн тэргүүний багш нарын нэг бүтээлч. За ийм багшийн маань нэвтрүүлэг одоо болж өндөрлөж байна. Тэгээд Гоцайхан багштай одоо хамт олонных нь одоо сэтгэл шингэсэн одоо энэ өчүүхэн бэлгийг бас хамт олонныхоо өмнө гардуулахад таатай байна. Ингээд Гоцайхан багштай ажлын их өндөр амжилт хүсээд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Төгсгөлд нь таньдаа бас одоо энэ сайхан бахаргалт мэргэжлийн үн цэнийг одоо харуулж яваа. Энэ мэргэжлээрээ гоёж байгаа танд одоо эрүүл энхийг хүсье, хамгийн сайн сайхныг хүсье гэд манай ивент тэтгэгчийн онлайн маркетинг 1 сая төгрөгийн үн бүхий бэлгийг гардуулж өгөхөөр ирсэн. За эд шидтэй бүтээгдэхүүн байгаа. За бид өмнө нь Nana Shop-ийнхаа хамт олонтой хамтраад за энэ доор гарч байгаа гэрэлтийн агчийн зураг одоо бид нар өмнө нэвтрүүлэг хийжсэн. За энэ агчийн насыг 20 насаар залуужсэн. Та хэд маань үргэлж залуугаараа байдаг. Дээр нь яг энэ баяр дээр нь баяр нэмээд бас энэ сая 1 сая төгрөгийн үн бүхий одоо бэлгийг Nana утсыг танд бэлэг болгон өгж байна. Баярлалаа. За тэгээд хамт олондоо баярлалаа. Би хамт олноороо үргэлж бахархаж явдаг. Тэгээ миний амьдралын салшгүй нэг хэсэг миний хамт олон гэж би боддог. Тийм ч учраас би хамт олонтойгоо үнэн удаан жил багшилсаар байгаад одоо тэгээд гавьяаныхаа амралтанд суух гэж байгаа. Тэгээд би өмнө нь бас олон Ахмад багш нартайгаа ажиллаад гавьяаныхаа амралтанд үдэж гаргаж өгчээсэн бол одоо тэгээд хамт олноороо өдүүлээд ингээд бас гавьяаныхаа амралтанд суух хүртлээр ажиллаж байгаадаа бас бахархалтай байдаг. Тухайн хүний асуудалтай хэсэг аль вэ? Зөвхөн одоо энэ хамар уруулын гурвалжийн хэсэг унжилттай. Тухны хэсэг асуудалгүй мөртлөө хамар уруулын гурвалжийн хэсэг асуудалтай бол эндээ за хэсэгчлээ тавьж болно гэсэн үг шүү дээ. Нэг хорвоо дээр нэг 2 жил чи 3 жил чи амьд явах хугацаанд эмэгтэй хүмүүс яагаад хуучин 20 эдэн настай залуу төрхөөрөө байж байгаад явж болтгүй юм гэсэн сэтгэл надад төрсэн байхгүй. Тэгээ таныг тэрмээр санагдчихлаа. Мундаг анх эхлэхэд гэрлийн агчийн маань нүр ямар байлаа. Тэг өнөөдөр ямар сайхан гэрэлт чинь шал өөргөн болцсон сууж шүү дээ. Одоо тэг нөгөө нэг хамгийн хайжсэн миний хувьд болохоор духны өрчлөөс аахгүй. Гэсэн чи барыг духны өрчлөөний хамгийн их үр дүн авсан байгаа юм шүү. Хөрхи. Миний нүүр амар байсан. Үрчжээтэй 60 настай юм биш үү гэсэн. Одоо би нэр 40 насны дээр л ирж байгаа. Өөрхөн насны дээр ирж байна. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет.
За үзэгчдийн удаагийн нэвтрүүлгийг олон улсын багш нарын баяр зориулсан нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулиас нэвтрүүлгээ бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэлээ. Ингээд нэвтрүүлгийн ерөнхий эзэгчээр өсөх дэмж хотхон ажиллаа, мөн хамтран ажилласан онлайн маркетинг хамт олонд очин сэтгэлээсээ талархлаа. Ингээд эх 7 хоногт эргээд уулзъя.